Хай хай. Анимехан 11 12 дугаар ангийг ярьж өгөхөд бэлэн боллоо. Диос Нанака нар дайны хажууд ирлээ гэсэн чинь мангасуудтай тулдаж буй Ванкиш улсын улаан луу хүлэг батрууд байдаг. Төлөвлөгөө ёсоор Ванкиш улсынхан тэр хоёрыг эх ойроо нэвтрэх замыг гаргаж өгөх байсан ч тэнд ямар ч зам гаргалгүйгээр дайрч тулдаж байдаг. Тэд нар угаасаа л төлөвлөгөө даахааргүй хүмүүс биш үү дээ гэдэг. Тэнд улаан луу салааны дэд ахмад жин байхаар нь тэрэнд хэлж үзье. Тэр баг ойлгох байх гэлсэн чинь жин бас л тийм төлөвлөгөө ойлгохоргүй ширэн үйлдэл гаргаж тэрээр харуулнаа. За бүтэхгүй нэ гэхэд Скарлетт ирнэ. Скарлеттад нөхцөл байдлыг тайлбарлахад Альбрем ханхуг хайхаар явна. Удаачгүй болох бөгөөд төлөвлөгөө хүмүүстэй дахин хэлж өгөхийг гуйтал ямар төлөвлөгөө л гэж аавн шүү дээ. Маш олон мангасууд төвлөрсөн байх ба анхаарлыг татах ажлыг Альбрем ханхуг ганцаараа хийнгээ яваад өгнө. Мангасууд дунд шууд луунаас өсөрж буугаал тэр хэвд дэлбэрэлт үүсгээл зам гаргаал сүрхий. Улаан гараараа тэгэл буугаал үзэж байна шүү дээ. Энэ боломжийг ашиглаж Диос Нанако хоёр гаргасан замаар нь явсаар нөгөө их хойд орж ирэхэд эльфүүд болон хүн мангасууд тэднийг алах гээд Тиренацгийн төлөө гээд л ховсонд нь орчихсон байдаг. Манай хоёр руу яг дайраад эхэлсэн чинь эльф овгийн тэргүүн гарч ирээд шидэрээ ховсоос нь гаргаж өгөхөд хүмүүс нь ухаалтаж ундаг. Тэр хоёр хилцээр хиймээр байгаагаа хэлэхэд манай эльф овгийнхан дайтах бодлого байна. Харин мангасуудын хөдөлгөөнийг ажиглах гэж энд ирсэн. Танай улстай дайн зарласан нь хүн араатаа овг. Та нар тийш очиж инхийн гэрээгээ л хий. Овгийн тэргүүн нь Диосын авга ах юм байна. Диос авгахаа тантай тохиролцоо юмэр байна. Би таны хайрладаг миний ээжийн салхины сахиусын шидийг хүчийг танд өгье. Та ирэх мэдлээрээ Балконыгийн аримыг ухраа гэж хэлдэг. Энэ хоёр овг нь нэгдээд Балконы улс юм байна. Тохиролцоо амжилттай болноо. Скарлетт луугаа унаад ханхуг ганцаараа явсан тэр зүг рүү нь яваа шалгаж идэг. Альбрем ханхуу шархтаад лууныхаа хажууд хөвтөөд маш олон мангасууд бас дайрах гад яг тийш явж идэг. Скарлетт ч луунаасаа өсөрч буугаал тийшээ дайрах явж исэн мангасуудыг чинь тоосын гөө цэвэрлээ давхарлаад өрөөд янзлаад байв шүү дээ. Ханхуу тэр ирээл түүнийг имчилж өгөхөд надад санаа зовоос шалахаар ирсэн юм уу гээл их өөр аястай харж шүү. Мангасуудыг устгаж дууссан байх бөгөөд Скарлетт хамгийн их мангас туссан буюу ойролцоогоор 2 мянга. Манай ханхугийн тамийн сүд төсгөөч мундаг шүү бахархаж байна л гин. Жулиус ханхуд Балконыгийн арим ухарсан талаар мэдээ ирнэ. Энэ үед Скарлетттай ярилцаж байх ба чухам л босч ирээл Скарлеттыг тэрэл сэтгэлээ илчлэхэндээ гэж бодтол Альбрем ханхуу ирээд би нутаг руугаа явнаа надтай хамж яваад Скарлетт бүх зүйл хэвэндээ орох үед Ванкиш улс Фариста хандлт руу дайрах болно. Тэр үед чамайг улс руугаа дөрвүүлэх хэцүү гэхэд би гүнтний охин би үргээ биелүүлж улстай үлдэн хэмээн хариултаа тодорхойлно. Жулиус ханхуу би Скарлеттад 10 жилийн өмнөөс сайн байсан гэхэд шууд халз тулаан хийж шийдий тулаанаа эхлэе гэл яг дайрах гэжсэн чинь л дид ахмад жин түүнийг цохиж ургаагаад аваад явна. Үзэгдэл солигдож Элдорант хаант улс Фариста хаант улстай яг тулалдахгүйгээр би биенийг явар дурлаас хараал байж байгаа. Энэ нь ямар нэг хүчир шалтгаантай талаар ханхуу Скарлетт Леонардо гурав ярилцаа байж байна. Тиренацаа дараагийн ариун чулууг устгахаар явах гэж байгаа. Устгасныхан дараа орж ирэх мангасуудын дайралттай зэрэгцэж дайрах гэж байгааг мэдсэн. Мөн манай хоёр элч яг энэ яриан дундор орж ирэх ба Диосыг биш Нанакаг эрхлүүлээд магтаад байдаг. Үнэхээр сайн гэрээ хийж чадлаа мундаг өстой бахархаж ийн л гэдэг. Диос ямар золиосоор энийг хийсэн гэж гээл хэлсэн ч газар автаггүй. Тиренацагийн устгахаар явж буй ариун чулуу руу хөдлөх баг зарлагддаг. Дианаг энэ багт авч явахаар болсон байдаг. Мөн түүний ариун хүлэг баатруудыг. Яагаад Дианаг авч явахаар болсон бэ гэхээр ариун чулуу эвдэрсэн ч Дианыгийн хүч сэргээл буцаад хамгаалж чадах учраас цуг авч яваад хамгаалагчаар Диосыг дагуулж явахаар болдог. Тэр хэд салж явсны дараа үзэгдэл Тиренацаа болон Палма бурхны хоорондох яриа руу шилжинэ. Маргааш ирэх гэж байгааг нь ч хүртэл мэдсэн хоорондоо ярьж байх ба ариун чулууг устгахад хэр цэнэглэхээр вэ? Хэдэн өдрийн зай байна гэж асуухад 1 өдөр гэж хариулдаг. 1 өдрийн дараа цэнийг дүүрсний дараа ариун чулууг устгахаар хүлээж байгаа юм байна. Нанакад нэг шившлэг хийчихсэн байх ба тэр одоо үйлчлэх байх гэхэд Нанакад
Жулиас ханхүүгийн өрөөнд шүүн дунд ороод ирчихсэн шид ашиглаа байж идэг. Тэрэнэцгийн ховс шиг л харагдсан. Тэд ариун чулуу байх газар амжилттай ирнэ. Мунхан шиг газар л ордог. Нилээд явсны эцэст баахан занга тавьсан байх ба Скарлетт бие халаалт гээл тавьсан бүх зангаыг итгэжүүлэл устгахыг нь утгаа, цэвэрлэхийг нь цэвэрлээ, зохихыг нь зохихоод явсаар байгаад Палмер шашныхны зогсож байсан газар хүрээд. Скарлетт сайхан бие халаалт хийлээ. Одоо та нарыг гээд 2-3 хүний зогсны дараа тамлагчийн албаны өвгөн гарч ирээд Скарлеттийн хөдөлгөөнийг хорчгодог. Яас чиний өвгөн их эвгүй төрүүлээ дуусгах хэрэгтэй гэж дайрсан ч муу айдал хөдлөж чадхаа байж чаддаг. Түүний хүч нь өрсөлдөгчийн хүчийг сулралдаг. Манай эд бүгдээрээ л хөдлөх боломжгүй болсон байх үед Скарлетт салхины шидэндээ цохилтоо дамжуулаад өвгөнийг ухаан алтад нь зогтдог. Одоо нисдэг цохилт хийсэн гэх юм уу да. Тэгээд цаашаа хөдлөхөөр болоод ах нь нүдэрээ энэ хэсгийг шалгаад бүх хүмүүс нь энд байна. Цаана ганцхан Тэренацаа байна гэд. Тэренацаа эргэж харсан чинь ахынхаа нүдэнд гимтчихдэг. Жулиас ханхүү Скарлетт хоёр хамтдаа цаашаа яваад үлдсэн хүмүүс нь Палмер шашныхыг дарах харуулна. Явж байтал тамлагчийн албаны хамгийн хүчрэг гэдэг нэг залуу гараад ирнэ. Өөрийгөө ер нь нууж чаддаг юм л да дараад хүчээ мэддүүлэхгүй байж чаддаг. Тэрнтэй Жулиас ханхүү тулдахаар болоод цааш Скарлеттыг явуулдаг. Скарлетт Тэренацаа дээр очиод зөхөх гэсэн ч бултаад өөртөө ойртуулахгүй байхаар нь хамгийн хүчрэг буюу цаг хугацааг төр зогсоогоод өснөөс нь зулгаагаад хойно гардаг. Энэ хүчийг болох тэр өмнө Годвинийг зодож явах толныг ашигласан цаг хугацаа зогсоод нэг хар орондоо дурдаг. Жулиас ханхүү тэр залуутай нэгийг үзэж байна. Тэр залууч гоо үзэсгэлэн цохорсон юм уу гэмээр гоо сайхныг л магтанд болж байна. Тулааны дуусах явцад ханхүү яллаа гэж бодтол хүчээ албаар дараад сэлмээрээ орон зайг зүсээд Тэренацагийн өрөөтэй холбосон байдаг. Жулиас ханхүүд Тэренацагийн орон зайнаас ховс нь гарч ирснээр тэр бүр мөсөн ховс болж чаддаг. Скарлетт ч халаасны цагийг Тэренацагийн өмнө гаргаж ирээд Дианагийн хүчийг буцааж авч чаддаг. Диана тэнд тулдаж байсан хүмүүсийг эмчлэхийн хүчээ ирснийг мэдсэхийн дараа эмчлэгийг эмчлээд хамгаалахыг хамгаалж чаддаг. Үнэхээр баяртай байдаг. Тэренацаа газартай савж байгаа л ярилцаж байсан чинь ханхүү орж ирээ шууд тэр хоёрын голоор шидээ ашиглаж байна. Тэр хоёулаа хоёр тишээгээд салаал яг ингээд амжилттай их юм уу ингээд ер нь бол Скарлетт ханхуу гороод ирж байгааг нэлээд баярлж байгаа штэ. За ханхуу ирчлээ. Ер нь бол ямар ч асуудалгүй ингээд энэ ажил дуусчлаа мөчлөг буцсан чинь түүний царай гинт барна. Юу болсон бэ гэсэн чинь Жулиас ханхуу Тэренацагийн талд гараад зогсож байна. Тэгсэн чинь бүр ингээд Скарлеттийн царай марийн ойрол үнэхээр сонирн болж байгаа. Скарлеттаас илүү намайг хайрладаг үсттэй гэсэн чинь олон юм нуршингаа тийм ээ гэхэд Скарлетт бүр амар гайхаад гэсэн түүний ховсонд орчихсан юм ээ гэдгийг сая л нэг ухаараа шүү дээ. Чиний өрсөлдөгч Жулиас ханхүү учраас чи хайртай хүний тэр тусмаа улсынхаа ханхүүг гэмтэж чадахгүй л эцтэй. Гэхэд Скарлетт шууд хурдсан хүчээ ашиглаад Жулиас ханхүү зүгээр хідэн хамтаа навцөхөө очноо. Намайг Жулиас ханхүү гэмтэхгүй гэж буруу бодчихъя гэснээр ангимд дуусч байна. Дараа 7 хоногт шинээр уулзцгаая. Түр баяртай.